Тэгээ наадам болж байгаатай холбогдуулаад би нэг асуулт асууя гэж бодож исэн. Тэгсэн чинь таны Facebook page дээр энэ Чингис хааны нэг босгосон концерт болсон юм шиг байна лээ. Тэгээд энийг ямар утга учиртай ингээд нэг тэгсэн наадах чинь хэд 13 14 оны наадмын ерөөсгөө наадам гэсэн соёлоо одоо баяр наадмын мэндийг одоо үзэж байгаа хүмүүстээ баяр наадмын мэнд хүргэе. Даах хэлээ л да. Баяр наадмын мэнд хүргэе. За тэгээд Тэнгүүт одоо миний ойлгож байгаагаар бол наадам гэдэг чинь ерөөсөө 93 наадам. Энэ дотор бүх барилт нь морь уралд нь сур харва боллоо. Сур харва болдог. Энэ гурыг л хийгээд ер нь ингээд болчдөг юм уу тий? Уламжлалт наадам бол ийм байсан. Тэгэхээр яг хуу манай засгийн газрыг чи шинжлэх засгийн газар нэртэй байлаа шүү дээ. Тэгэхээр арай жаахан шинэ орчин үеийн бас юм хүн байж болох юм уу? Тэгээд энийг хийсэн юм тий. Тэгээд дээр нь ингээ бас Монголын наадам гэдэг ингээд Монголын одоо үндэсний манай үндэсний гоё баяр наадам байхгүй. Тэгэхээр энэ үндэсний юм үзэх гэж гадныхыг хэрдэг. Тэгэхээр энэнийг баяжуулж болох уу гэдэг ингээд нэг адууч ингээд тэмцээн ингээд нэг юм болсон болоод заримдаа болоод идэг байсан. Тэгэхээр 7 сарын 15-ны өдөр өрөөсөө энэ адуучин гэдэг тэмцээнийг байнга хийдэг байх юм бол жуулчид дэлхий сонсон жуулчид одоо 15-нд нөгөө наадмаар нь очихдоо нөгөө нэг Монголын одоо мундаг залуучуудын тэр нөгөө морь булгуулдаг тийм ээ бугуул шиддэг уургалдаг за шүүрдэг гэдэг олон төрлөө энийг нь үзэн гэж бас ирээсэй гэж юмсан байхгүй. Энэ концерт яасан гэхлээр чи 50 дээр нөгөө биш наач хэрэггүй юм байна. Би нөгөө альбом дээрээс харуулчих. Тэгэхээр аав нь нэг миний Монгол бол энэ шигтгэе шиг их орон шүү гэдэг ингээ фото зургийн номыг гаргаж ирсэн байхгүй 10 хэд оны тэн дэрийг оруулсан. Энэ Чингис хааны ингээ босч байгаа. Энэ нэг зүгээр энэ бол зүгээр фото зураг байхгүй. Тэр энэ яагаад хийсэн гэхлээр яагаад бид нар ингээ бас нэг сквадрын талбай байна тийм монголчууд ч уулаасаа дуучин ард түмэн байхгүй. Найр хийн намар янз бүрийн найрын дээр бүгд төр хороор гоё дуулдаг үстэй. Тэгэхээр яагаад ингээ монголчууд бид нар бас нэг өдөр наадмын нэг ороо сквадрын талбайдаа цуглаад тэгээд эх орны хамтдаа дуулъя. Нэр нь. Тэгээд дандаа эх орны тухай дуунууд хурд харанга маранга одоо эх орныхаа тухай гой дуунуудыг ингээд тэр хамтлагийн нэрж дуулаад сквадрын талбай дээр цугласан хүмүүс хоороороо дагаж дуулах. Тим юм хийгээд ингэсэн чинь нэг солонгосын хүмүүс ирсэн байсан. Тэгээд биднэрт нэг манай өрөөнд орж ирээд ингээд манай солонгосын засгийн газрын биш одоо их хурлынхын ордон дээр ингээд гадна талд нэг хүүхдийн кино үзүүлдэг бид нар ийм гоё мундаг анимашн хийдэг мэд гэсэн байхгүй. Тэгэхээр би нэлээд бодод дараа нь сууж ирсэн. Би манайд хүүхдийн киногаар яах юм бэ? Монголчууд бид нэг огшмоор байна шүү дээ. Наадмаар. Тэгэхээр эзэн Чингис хаан босч ирээд монголчууд минь эвнэгдтэй та нар минь одоо тууштай байгаарэ гэд ингээд хэлцдэг болвол гүмэн сайхнаа гэд. Тэгээд нөгөөдөлд хэлсэн чинь болгоно чадна шүү. Ингээд энийг хийсэн тийм гоё түүхтэй. Одоо та нарын үед өшөө гоё болгох хэрэгтэй шүү. Мэдээж уламжлалт юмнуудаа хийн. Тэрэн дээр нь та нарын хэлж байгаа, чиний хэлж байгаа шиг жахаа шинчлээд орчин үеийн болгоод тэгэл хийх хэрэгтэй. За баярлалаа. Сайхан баярлцаагаарэ. За сайхан надараа.